За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли тарот ээлжид мэргээрээ та бүхэнтэйгээ уулзах гэж байна. За ингээд Лара Окагийн захиалгаар 25 онд бодсон төлөвлөсөн бүхэн маань бүтэмжтэй байх уу гэсэн ийм сэдвээр хийхээр боллоо. За ингээд YouTube channel-та маань мэдээж үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Хувийн ажиллагууд маань өдөр болгон хийгдэж байна. Хүзрийн сургалтын анхан шат эхэлсэн явж байгаа. Тэгэхээр та бүхэн маань хүзрийн сургалт сонирхож байвал пэйж болон Instagram хаягаар хандаарай. Линк нь description хэсгээр байгаа. Хүмүүсээс нөгөө олохгүй байна гэд асуугаад байсан. Тэгэхээр яг ингээд search хийх юм бол Rosley Tarot бол маш олон гарч ирж байлээ. За тэгэхээр та бүхэн маань заавал description хэсгээр оруулсан линкээр холбогдох нь зөв юм аа. За ингээд өнөөдрийн маань уншлага эхэлж байна. За тэгэхээр та бүхэн маань 2025 онд тэр зорилгууд маань хэр бүтэмжтэй явах вэ? За ингээд эхний групп маань энэхүү цэнхэр өнгөтэй гэж хэлэндээ мод байна. За ер нь бол ингээд л дээ нөгөө маш олон ингээд төлөвлөсөн ажлууд байгаа те. Тэгэхээр бүгд гоё ингээд ийм дээшээгээ бүтэмжтэй байх болтугай гэсэн байдлаар мод сонгосон байгаа шүү. За энэхүү 2 дугаар группийн маань ийм хөрхөн өнгийн ийм салаалсан мод байна. За 3 дугаар группийн маань энэхүү боронктой хөрхөнтэй шүрнүүд. За ингээд та бүхэн маань хамгийн их таалагдаж татагдж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. Ингээд групп 1-ийн маань уншлага хэлж гэн. Групп 1-ийнхэн маань 2025 онд төлөвлөсөн байгаа ажлууд хэр бүтэмжтэй байх вэ? За өнөөдөр том хүзрнөөсөө шууд суглаад явчихаар байна. За эхний хүзэр маань 1-р группийнхэн сайн бодороо. Wow, Ten of Pentacles картаар эхэлж байна. За 1-р группийнхний маань эхлэл бол үнэхээр тасархай. За Ten of Pentacles бол материалын ертөнцийн өөрийн бодож санаж явж байгаа. Яг ингээд карьер өсөлт, мөнгө санхүү, ажил те ингээд төлөвлөсөн зорилтууд ч гэдэг юм те. Эдгээр зүйл маань маш гоё ингээд хамгийн дээд карт буюу Ten of Pentacles картаар эхэлж байна. За тэгэхээр танд 2025 онд бол бүрэн боломж бол байна шүү. За дараагийн маань карт Five of Swords. За яг ингээд хитрхи магадгүй өндөр ингээд те нөгөө том зорилгууд магадгүй тавьчихсан байгаа буюу тэр зорилгуудаа ингээд ботхоор ингээд те та эхний үйлрэл ингээд дуусчих штэ те 3 дугаар сар гэдэг чинь ингээд бараг л дундаа орчлоо. Тэгэхээр жоохон юм нэг юу байгаад байна. За те үлдсэн саруудаа би ер нь чадах уугүй юу гэлтэй нэг юм жоохон сөрөг бодол тэгээд эхлээчгүй байхад сэтгэл зүйн хувьд ингээд буулт хийж өгөх гээд шүү. Тэгэхээр ийм зүйл бол байж болохгүй. Те яг ингээд харсан мөрөөдсөн зүйлээ та цаасан дээрээ буулгаад түүндээ итгэжл байгаа бол тэрнийхээ төлөө алхамаар жижиг гэлтгүй гоё ингээд алхмуудыг хийгээд явж байхад тасралтгүй те тууштай хийгээ явж байхад та бол яг ингээд үндэс суурэ тавьж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр магадгүй нөгөө юм мод тарилаа гэж бодоход үндсээ суулгачаад те хүн ингээд шууд ингээд урахчих юм шиг те өдөр болгон хараад байдгүйтэй адилхан та яг үндсээ зөв суулгачихсан л бол таны урт хугацаанд магадгүй те жилийнхаа хагасаас хоошоо ч юм уу ингээ гоё дөнгөж гоё нахиалаад те танд ингээ үр жимсээ гоё өнгө үзэмжээ харуулад эхлэх болно. За тэгэхээр ерөөсөө шантрах болоогүй шүү. Ер нь бол ингээ жоохон шантраад эхлэх гээд байна. За дараагийн маань карт Temperance. За саяны яриад байгаа юм чинь л энэ те Temperance төвчээртэй бай. Өөрийнхөө балансыг аягүй сайн ол бодож те төлөвлөсөн зүйл буюу яг
толгойн хэсэг дээр юм гоё гэрэл ингээд цацарж байгаас те энэ зүйлдээ ихтгэлтэй бай те өөрийнхөө яг балансыг олно шүү. 12 сарын 31-нд магадгүй 24 онд те ингээ аюу гоё мөрөөдөл битцсэн. За тэгээ эргээ харсан чинь ингээд талтаач ороогүй ч юм уу те ингээд нэг юм одоо үр дүнгээ харлаа штэ. Тэгэхээр хаана юу ч эхлээгүй байгаа юм шиг юун ч чамд харагдахгүй байгаа юм шиг байгаа бол та нөө те баланс аягүй сайн олоорой. Өөрийгөө аягүй гоё ингээд нэг юм буулгах хэрэгтэй. Яг өөрийнхөө төвийг олох хэрэгтэй. За ингээд савлал ирэх юм бол тэгэл ер нь бол жоо хэцүү те. За дараагийн маань карт Page of Pentacles тийм ээ. Page of Pentacles бол яг одоо энэ чи ийм 10 зүйл ингээ хүссэн байгаа дээ шүү дээ. Яг энэ ер нь бол би чамааг нэгдүгээр группийнхныгаа харахаар ажил карьер болоод мөнгө санхүүгийн хувьд аюу гоё юм амжилттай байх жил байгаасай гэд ингээд ер нь бол тийм зүйлийг илүү хүссэн хүмүүс байгаад байна. За тэгэхээр та бүхэн маань одоо бол яг ингээд эхэлсэн байна. Тэ Page of Pentacles бол эхний хуудас чинь аюу гоё зөв явж гин гэсэн үг. Яг эхлэн суурин зөв тавигдсан. Нөгөө үндсээ аюу зөв тавьсан явж байгаа. Зүгээр жоохон төвчээр хэрэгтэй те. За дараагийн маань карт Queen of Swords. Yes те. Энэ бол том зураглаар хаар гэд түрүү нөгөө хэлсэн. Тэ яарад хэрэггүй. Чи зөв суураад үндсээ одоо үрээ зөв суулгаад тэрийгэ баг багаар тууштай услаад явж байгаа бол чи те энэ зүйлийн ард гарна гэдэг зүйлийг гоё ингээ маш гоё том зураглалаар нь өөрийнхөө одоо гоё ингээ бүтцэн байгаагаар ингээ бодоод ирэхээр тэр зүйл чинь чиний хувьд гоё амилж ирэх ёстой те. Тэгэхээр яг өөрийгөө бүтцэн байгаа мэт том зураглалаар нь ингээ хараад баясах хэрэгтэй те. Энд бол ингээ айл үшээ болцсон юм шиг ингээд хараа сууж байгаа хгүй ингээд те алсын ширтээд тэ хийх ёстой зүйлүүд маань одоо эхнээсээ маш гоё болж байна гэдэг зүйлийг ингээд энэ хүн бол маш гоё том зураглалаар нь хараа сууж байгаа хгүй. За дараагийн маань карт Nine of Cups. За энэ бол таны хүсэл мөрөөдөл биелнэ гэдэгтээ итгээрэй буюу яг энэ нөө Sword картны чихтэй байгаад байгаас те энэ хүн өөртөө итгэх ёстой шүү гэдэг нэг ийм гоё карт гарч ирж байна. Таны хүсэл мөрөөдөл биелэх болно. За дараагийн маань карт энэ картыг авъя. За Three of Swords. За энийг бүгдээрээ жоохон тодруулна. За дараагийн маань карт Eight of Swords карт гарч ирлээ. За ер нь бол энд нэг жоохон юм нэг блок ороод ирж байна те. Уг нь бол ингээ айгуу гоё том зураглалаар нь хараад хүсэл мөрөөдөл биелнэ гэд ингээ бодож байгаа боловч энд яг нөгөө өөрийгөө сүйтгэх бодол гэж байдیں۔ Энэ бол 8 сэлэм карт те. Ер нь бол 8 сэлэм карт гэхээсээ илүү таны айгуу тийм нөгөө чаленжтай сарууд уу гэж би бас бодлоо. За тэгэхээр таны яг одоо ингээ бууж өгөх гээд байгаа чаленжтай сарууд байна л гэж би хэлнэ. Яа тэгэхээр энд биш үү? Энд Five of Swords карт яг энэ мөрөөдлийн те маш гоё картны араас шууд гарч ирсэн те. Тэгэхээр энд та жоохон ингээ одооноос яг ийм нэг болохгүй нэ, одоо арай л амжихгүй нэ гэсэн бодол яг энд те 3 сэлэм буюу 3 сард энэ сард танд ингээ төрөөд жоохон ийм өөрийгөө тийм ялагдсан юм шиг те нэг ингээд нэг цаашаа жоохон явах нэг юм уран зориггүй болчихсон байгаад байна. За энэ зүйлс танд ямар сигнал өгч байна вэ гэхээр 3 болон 8 сард та өөрийнхөө ийм сөрөг бодлуудыг одоо те үгүй хийх ёстой шүү ч гэдэм үү те. За 3 сар байна, 5 сар байна, 8 сар гэдэг энэ 3 сар бол таны хувьд магадгүй жоохон ингэ те тэмдэглээд авчиж болно те. Энэ саруудад та хэрвээ фейлдээд
зүрх сэтгэл чинь те ингээд нэг ингээ бууж өгөхгүйд байх юм бол одоо үгүй юм аа те би бол чаднаа гэдэг энэ гоё юм зүйл харсан яваад штэ энэ боломж нь бүрэн байгаад байгаа байхгүй юу. Ийм боломж байгаад байгаа цагт бол та энэ одоо саруудад нугарч хугарч болохгүй гэдэг л нэг ийм сануулгатай байна гэж би бол хэлнэ. За дараагийн маань карт Five of Wands. За энэ бол яг өөртөө тэрсэлдэх ийм карт те. Дотоод ингээд нөгөө бодолчин чамааг ингээд одоо нөгөө тулдуулаад байгаа байхгүй юу. За зүрх сэтгэл чинь те ингээд болно штэ гэл тэнгүүд бодолчин болохоор ингээл те үгүй би чадахгүй нэ гэл яг энэ спортууд ер нь бол яг ийм бодол санаа те чиний одоо бодлоос бодолчин сөрөг болоод ирэх юм бол чи жоохон дийлт гээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг өөрийнхөө бодлыг чи удирдах чадахгүй бол ер нь бол ингээд бодолтой хүн дийлтэгддэг те. Тэгэхээр бодлоо захирнаа л гэсэн үг. Одоо унах гад ирэнгүүтээ no те тийм бол надад тохиолдохгүй. Би урагшилсаар агаад миний те энэ төлөвлөгөөнүүд одоо яг энэ гоё шатандаа ингэ явж байгаа. Би яг тэр оны төгсгөлдөө бол тэдэн хувьтай те ядаж нэг яг хуу зарим одоо таны бодож төлөвлөсөн ажлууд 100 гэж биелэхээс илүү те. За зарим нэг нь 100%, зарим нь 60%, ямар ч байсан нөгөө нэг жилийн төгсгөлдөө результаад буюу үр дүнгээ харахад та бол ялсан байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл битгий дотоод зөрчилдөөнөө битгий хийгээрээ те өөртөө бууж өчрөөсөө болохгүй. За last card авъя. За тэгээ уншлагаа дуусгана. За Two of Pentacles. За энэ бол яг нөгөө choice те та бодлоо захирах уу, бодолтоо захирагдах уу гэдэг л ерөөсөө л юм. Юу одоо сонголтын карт. Тэгэхээр маш гоё картаар хэлсэн те. Гэтэ та дундаа жоохон өөрөө сэтгэл зүгээрээ бодол санаагаараа фейлдэх гэдэг байна. За тэгэхээр үүн дээр анхаарч байгаа юм бол үнэхээр гоё амжилттай те. Эхлэлийн карт бол бүр хамгийн тасархай карт гарч ирсэн. Тэгэхээр энэ картандаа л итгэх ёстой. Ерөөсөө зарчим бол энэ мэдээж хүмүүс замдаа бол жоохон ингээд нөгөө тэр нэг юм болохгүй нэ гэсэн айдас чамд ороод ирэх юм бол тэрийг үргээхгүй л бол ер нь бол жоохон юм асуудал гарч ирэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энийг бол заавал үргээгээрээ өөртөө итгэхээрээ. За тэгэхээр бүгдээр ямар ч гэсэн Angels-ийнхаа зөвлөгөө картыг аваад уншлагаа дуусгая. За групп нэгийнхэн маань өгөх зөвлөгөө. За ер нь бол ингээд Gemstone одоо нэг кристалтай л ер нь бол холбогдож чадах юм бол бас энэхүү одоо зүйлийг давж харахад чамд туслах нэ. Тэгэхээр яг нөгөө өхрийн ордны, тэрний ордны, энэний ордны гэдэг нөгөө орднуудын хөөрхөн юу байгаад байдсан шүү дээ. Ивэл чулуу ч юм уу те. Тийм зүйлтэй connection хийх нь чамд одоо тэ өөртөө итгэх итгэлийг чинь буюу бодоод байгаа сөрөг бодлуудыг чинь ингээ хилинг хийгээд те чамааг ингээ зөв замд чинь чиглүүлээд явах юм боломж нь байна шүү. За дараагийн маань карт. За бас ийм хилингтэй карт гарч ирээд байна. Тэгэхээр магадгүй чи биш үү те ийм байгаад байна. Өмнө 24 онд чамд нэгэн ямар нэгэн ийм нэг трама байгаад байна. За энэ бол магадгүй те цаашаага ер нь бол ингээд миний бодож санаж байгаа зүйл бэлэг ч юм уу, гүвч юм уу ч гэдэг юм уу те нэг ийм жоохон сөрөг энерги байсан буюу 24 оны зорилго чинь магадгүй нэлээд ингээд фейлдчихсэн учраас чамд ийм нэг айц давмгаалчаад байгаад байна. Ер нь бол энд айцын те 3 сэлэмний карт маань гарч ирээд энд яг ийм зөрчилдөөн гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр чи нэг удаа ер нь бол яг өмнө нь фейлдсэн зүйл бол тэр бол аль үшээ өнгөрсөн те өнгөрсөн цаг гэж байхгүй, ирээдүйн цаг гэж байхгүй. Тэгэхээр бид нар одоо цаг дээрээ төвлөрнө. Гэхдээ өдөр болгон өчигдрөөсөө илүү чи байхад болох гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр өнгөрсөн
зүйл чамааг татаад байгаа бол тий онцгүй байдал руу ингээд онцгүй бодол тээхэд чинь ингээд орж ирээд байгаа бол энэ бодлыг бол сарниулах хэрэгтэй тий. Энд бол чи яг тэр бодлыг буюу тэр нэг сөрөг зүйлийг үнэхээр ингээд тастаж явуулах хэрэгтэй байна. Бодлоо захираарай л гэдэг чинь аахгүй. За хамгийн сүүлийн карт school гэсэн карт. За ер нь бол ингээд ер нь яг суралцах хэрэгтэй гэсэн нэг иймэрхүү би бол энийг суралцах хэрэгтэй гэж хэлнэ. Ямарваа нэг зүйлийг бид нар мэдгүйгээсээ болоод ингээд зорилгоо биелүүлэх алхмаасаа хурцсан ч байд юм уу те болох зүйлийг болохгүй болгочдөг. Ер нь бол тэгэхээр өчигдрөөсөө илүү өнөөдөр сайн байгаараа гэдэг чинь тасралтгүй суралцах тухай ер нь бол би ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр бүх зүйлтэй бодлын хүчээр явж байгаа. За тэгэхээр энерги маш гоё зөв байлгах нь байна. Тасралтгүй суралцах нь байна. Дээр нь өмнөх чамаагаа өмнөх юм нэг алдаа дутагдал байгаа бол тэрийг өнгөрсөн гэж орхиод одоо бол чи шинэ хүн гэдэг байдлаараа л айгуу гоё хүсэл тэмүүлэлтэй явчих юм бол чиний хувьд бол 25 он чамд маш гоё зүйлийг энд өгөх гээд байгаа хгүй. Эхний карт бол маш чухал. Бас last карт маань айгуу чухал байдаг. Ер нь энэ тайрогт уншлаган дээр. Тэгэхээр өөрөө ч хувьд бол энэ үнэхээр гоё картаар хэлсэн шүү. Ингээд нэг юм хоёрдож ерөөсөө болохгүй. Тэ ингээд yes no гэж жанглордод байхгүйгээр ерөөсөө л би чадна гэдэг бодлыг л урдаа аваад ингээд маш ирч хүчтэйгээр л урагшлах хэрэгтэй байна. За ингээд нэгдүгээр группийн маань уншлагын хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд хэрэг болсон гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд 2 дугаар группийн маань уншлага хэлж байна. За 2 дугаар группийн маань 2025 онд ер нь бол маш олон өнгөөр солонгорсон ийм зориг тээж явсан болов гэсэн бодол орж ирж байна. Яагаад тэгэхээр энд бол маш олон өнгө байна те өөрийгөө маш олон зүйлд ингээд хүчээ сарахыг хүсэж байгаа. Буюу нэг зүйлдээ нэг ингээд мэрэгших гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Таны хувьд бол маш олон зүйлийг сонирхдаг. Айгуу гоё юм тод өнгөнд их дуртай. Бас их гэрэл гэгээдэл ийм нэг гоё энерги байна да. Энэ мод маань. За тэгэхээр 2025 онд 2 дугаар группийн маань одоо бодож төлөвлөсөн ажлууд хэр бүтэмжтэй байх вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За эхний карт маань Ace of Pentacles. За Бурхан Тэнгэр танд үнэхээр гоё одоо зүйлийг санал болгох нэ. За энэ зүйлийг бол заавал олж хараарэ гэж хэлмээр байна. Энэ бол үнэхээр одоо ямар нэгэн байдлаар таны амьдрал маш гоё тохиолж танд харагдах болно. Гэтэл та энийг харахгүйгээр өнгөрвөө. Энд бол маш гоё боломж гарч ирж шүү. Бүх зүйлийн хувьд ажил, карьер, мөнгө санхүүгийн хувьд танд одоо Бурхан Тэнгэр гэж ярина да юм. Одоо далд ертөнцөөс танд маш гоё боломжийг өгөх гээд байна. За дараагийн маань карт Four of Swords. За энэ карт маань жоохон юм isolated карт байгаад идэв шүү Ер нь бол юм яг энэ comfort zone гэж хэлэхээсээ илүү энэ хүн түр ингээ амьдралаас завсарлага аваад ер нь бол за манифест гэж бас энийг ер нь бол хэлж болно. Гэхдээ энийг бол удаан хугацаанд ингэж гацалтын байдалд өөрийгөө бол оруулаад бол хэрэггүй шүү. Ер нь бол ямар нэгэн мувмент авах хэрэгтэй. Яг ер нь бол бас ийм энэ карт бол маш гоё юм төсөөллийн карт байхгүй. Тэгэхээр та магадгүй таны төсөөлөл хэр бодтой байна. Бас нөгөө талдаа далд ертөнц гэдэг зүйлтэй холбогдоод таны одоо нөгөө ийм энергийн хүчээр, бодлын энергийн хүчээр маш гоё зүйлүүд бас орж ирэх бас боломж байна. Гэхдээ энэ зүйлийг бол мэдээж хамгийн хүчтэй хийгддэг цаг хугацаа нь өглөө дөнгөж сэрэнгүүтээ буюу 5 минут орой унтахаасаа яг өмнө ингээд нэг айгу гой ингээд нэг өнгөтөр нэг боддог доо яг тэр зүйл бол биелэх магадлал нь бол маш өндөр байдаг. За дараагийн карт Seven of Swords карт.
За. Жохон энэ нөгөө нэг түрүүний хэлдгээртэй нэг энд movement үйлдэл байхгүй байгаад байдаг. Бурхан танд маш гоё боломжийг харуулах гэдэг. Гэтэл энд жохон нэг юм өөрөөсөө жохон цухтаад байна уу да. Тэ? За энийг араасаа ингээд нөгөө картууд маань гараад ирэхээр ерөнхийдөө бол бараг тайлгтай явчихдаг. Тэ. За тэгэхээр дараагийн карт маань Empress. За дараагийн карт гараад ирлээ те. Тэгэхээр энэ хүн Empress руу ингээ харсан юм шиг нэг ийм байдалтай зураг байгаад байгаа ч те. Яг энэ сэлэмнүүдээ аваад энэ хүнийг хараад ингээ цухтаж байгаа юм шиг. За тэгэхээр танд бол одоо Empress болох боломж байна. Гэтэл та жоохон ингээд нэг өөрөөсөө түрүү нөгөө цухтана гэдэг шиг боломж нь байгаад байгаа боловч тэг хүсэл нь байгаад байгаа боловч та жоохон хойрог хандах гадэж магадгүй шүү. Тэ өөрөөсөө цухтаад байна л гэсэн үг шүү дээ. Яг нэг хийн гэсэн зүйлээ барьж аваад одоо суугаад тэ барьж аваад тууштайгаар хийх юм бол танд боломж нь байгаад байна. Гэтэл жоохон ингээ өөр зүйл сатаарад жоохон ингээд тэ нэг юм буруу чиглэл рүү явчих гээд шүү. За тэгэхээр энэ дээр айгуусан анхаарах хэрэгтэй юм байна. Анхаарах хэрэгтэй картуудаа бас ингээ хилээд яваад байгаа. За Empress бол маш гоё карт шүү дээ. Чамд бүх зүйл байгаа ийм карт. За гоё эд баялаг байна уу байна. Гоо үзэсгэлэн байна уу байна. Тэ эрдэм мэдлэг байна уу байна. Бүх зүйлс танд бий болох маш гоё боломжтой ийм гоё карт юм аа. За дараагийн карт маань Temperance. За Temperance бол нэгдүгээр групп дээр гарч ирсэн. Ер нь бол хүн балансаа олох нь чухал те. Хит ихтүүлээд хэрэггүй, хит багтуулаад хэрэггүй. Нөгөө тууштай байх, өөрийгөө нөгөө зөв удирдах арга барил чинь ерөөсөө л хүн маш гоё юм өөрийнхөө төв цэгийг олсон байх үед л ер нь бол бүх зүйл айгуу гоё урсгалаараа ингэ болдог те. Хит ингээд үсчээд ах юм бол зүгээр л доороо л эргээд байна те. Жоохон бүр хитрхи ингээд нөгөө энэ Four of Swords карт шиг бас ингээд нэг хөдөлгөөн байхгүй үйлдэл авахгүй ингээд нам гацчаад ах юм бол бас нөө те. Тэгэхээр бүх юмыг гоё хэмжээ хязгаартай баланстай өөрийнхөө яг ингээд нэг тийм гоё одоо сэтгэл санаа ментал сэтгэл зүйн хувьд ч тэр те эрүүл мэндийн хувьд ч тэр бүх зүйл гоё баланстайгаар авч явах ийм хэрэг байна. За дараагийн карт Nine of Wands карт маань ер нь бол нөгөө түрүү хэлээд байгаа те нөгөө ментал гэж яриад байгаа штэ. Сэтгэл зүйн хувьд энэ бол жоохон юм нөгөө сэтгэл зүйн гэмтэл гэж байдаг те. Энэ толгоогоо ингээд нэг юм бентээр орооцсон байгаа даас те. Тэгэхээр таны хамгийн ингээд нөгөө ойлгох ёстой зүйл бол бүх юм баланстай байгаарэ те. Хитрхи ихтүүлэх юм бол энэ одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд ингээд жоохон нөлөөлөлтөл ийм байна л гэсэн юм карт гарч ирж байна. За дараагийн карт маань Seven of Pentacles. За энэ бол маш гоё төвчээртэй байдаг карт. Энэ бол жоохон төвчээргүй байх магадaltaй. Одоо 9 сава карт маань ер нь жоохон юм тэ одоо ер нь бол шархацсан цэргэл гэж ярьдیں۔ Яг ингээд доороо эргээд өөрийгөө хит зовоогоод байгаа ийм карт. Гэтэл дараагийн карт бол аюу гоё карт. Энэ бол Seven of Pentacles буюу энэ карт бол юу илэрхийлдэг вэ гэхээр аюу гоё хүлээцтэй те хийж байгаа зүйлээ энд аюу гоё хараа энд ийм гоё чамд ийм боломж гаргаж өгөх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр маш гоё хүлээцтэй төвчээртэй хандаж чадах юм бол та энэ нэг Pentacles-ыг 7 Pentacles болгож үржүүлж авах боломжтой жил шүү те. Тэгэхээр маш гоё те 70% гүйцэтгэл гэдэг бол миний хувьд бол nice. Ер нь бол маш гоё те өндөр бас хувь гэж хэлж болно. Та бол яагаад тэгэхээр энд бол те нэг маш олон өнгийн зорилго тавьсан байгаа чинь таныг жоохон юм фейлдүүлэх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх ингээд зорилгодоо бодоод дунд чинь 70-аас дээш гарах юм бол
Энэ бол бас амжилт л гэж харна те. Зарим хүмүүс бүр ингээд яг үнэхээр дүгнэх юм бол бүр 20-30% ч хүрэхгүй байх магадлал бас аюулх байдаг шүү дээ. Нөгөө юм нэг л мэдхэд цаг хугацаа ингээд явчихсан байгаад байдаг. За дараагийн маань карт High Priestess. За энэ бол маш гоё. Өөрийнхөө одоо тэ нэг юм зүн совинд та итгэх ёстой. За энэ өгсөн боломжийг та маш удаан ингэж хүлээснээрээ ингээд гоё бүх зүйлийг барьж авах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр таны зүн совин танд юу гэж хэлнэ? Та яг тэр замаар л гоё явах гээд хичээгээрэй те. Ямар нэгэн ийм бурхан тэнгэр ч гэдэм үү ингээд далд ертөнц ч гэдэм үү танд ингээд ийм нэг сигналыг өгөөд байгаа зүйлийг та айгуу сайн анзаарах хэрэгтэй буюу өөрийнхөө мэдрэмжээр одоо айгуу гоё ингээд явнаа л гэсэн үг. Гинт ингээд нэг гоё бодол орж ирнэ те. Эсвэл бол нэг юм за яг энэ замаар явбал те яг зөв болох гэдэг нь би арай ингээд одоо те энэ зам бол надад яг тохирох зам байна гэд те нэг ингээд нэг анхны сэтгэлээрээ хүн ер нь явчих юм бол айгүй зүгээр гэдэг те. Олон эргэлзээд энд байгаа шиг те ингээд яах вэ гэл ингээд бодоод л байх юм бол таны толгой бол үнэхээр ингээд задрах байгаа юм шиг л юм мэдрэмж төрнөө. Тэгэхээр танд юу гэж хэлээд байгаа вэ гэхээр өөрийнхөө зүн совинд бол бат итгээрэй л гэсэн зөвлөгөө гарч ирж байна. За дараагийн карт Ten of Wands карт. За last карт авчи. За тэгэхээр бүгдээрээ энэхүү Angels-уудынхаа зөвлөгөөг аваад уншлаад дуусгана. За 2 дугаар группийн маань өгөх зөвлөгөө. За Light and Love. За ер нь бол хараа энэ 2 дугаар группийн маань өөрийнхөө гоё ингээд те нэг юм зүрх сэтгэлийг маш гоё юм нэг нээлттэй, гэрэл гэгээтэй байлгах нь таны одоо тэ зорилгоо биелүүлэхэд үнэхээр нөгөө нэг тус болноо тэ. За divine healing гэж штэ юм нэг цаанаасаа яг юм нэг далд ертөнц танд ингээд гоё зүйлийг бэлдээд байна гэдэг байгаа чинь энэ. За энд та бол маш гоё юм өнгөлөгтэй өнгөөр ингээд гоё гялалцдаг олон зүйлийг сурахыг хичээдэг ийм гоё хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт та бол зүрх сэтгэлээсээ гэрэл цацруулж чадах юм бол таны амьдрал бол таны ингээд зориод байгаа зорилго бол үнэхээр гоё биелэх нэ. За ингээд нөө фейлдэж болохгүй шүү гэдэг байгаа чинь те. За дараагийн карт маань Options гэсэн карт байна. За тэгэхээр нөгөө нэг энд нэг гоё юм нэг боломж өгöd байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол бас юм карьерийн өсөлт тий өөр карьерч шилжих танд боломж нь гарч ирэх магадлал маш өндөр. Яа тэгэхээр энд та мастер болчиход байгаа шүү дээ. Мастер болсон хүн яах юм? Мастер болсон ажил, амьдрал, карьер нь өсөх болно тий. Гоё карьер өсөх боломж чинь ингээ нэгдэх нэ гэсэн үг байгаад байна шүү дээ. За тэгэнгүүт энд бас нэг юм нэг темперанс байгаа байхгүй юу? Та энд бид нар ингээ ярьсантэй түрүүн яг баланс аягүй гоё зүг болоорой гэдэг байгаа чинь энд бол бас гоё сануулга болж орж ирж байна. За дараагийн карт маань та ер нь бол нөгөө body work буюу өөрийнхөө ер нь бол энэ бол гоё юм exercise гэж хэлж болно тий. Өөрийнхөө гадаад өнгө үзэмж гоё ингээд нэг юм одоо бие хайрлаж ээж өөрийгөө хайрлаж ээж бас нэг юм бусдыг хайрлах ийм нэг хайр ундардаг гэдэг те. Тэгэхээр ер нь бол тэрнтэй дүүцхээр байна. За дээр нь ингээд нэг биеийнхаа одоо биен дээрээ ер нь бол бас нэлээд ажиллаж чадах юм бол магадгүй нөгөө те фитнес гоё ингээд нэг юм биеийн хүчний гоё ингээд те нэг юм юу гэдэг спортоор хичээлэх ч юм уу энэ зүйл бол таны майндыг буюу ингээд оюун бодлыг чинь аюу гоё ингээд хөнгөн бөгөөд ингээд задлж чаддаг ийм зүйл байгаа. Тэгэхээр body work дээр бол анхаарах нь байна. Дээр нь temperance, дээр нь маш гоё юм гэрэл хийгтэй, зүрх сэтгэлтэй, тэ хүмүүст гоё нээлттэй тусч
ингээд байх юм бол таны 25 оны зорилго бол 70-80% таагаар ингээд гоё дуусгах нэ. За тэгэхээр үнэхээр бас амжилттай дуусж гинэ үү гэж миний хувьд бол хэлнэ. За ингээд 2 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. 3 дугаар группийнхан маань 2025 онд төлөвлөсөн ажлууд ер нь хэр бүтэмжтэй байх вэ? Ер нь юунд дээр анхаарах вэ гэсэн нэг юм уншлага болж байна. За ингээд 3 дугаар группийнхны маань картуудаа дэлгэцгээе. Өнөөдөр шууд сугалж үзэж байгаа. За 3 дугаар группийнхан маань ийм хөрхөн өнгөтэй мод байна. Үзмэн өнгөтэй юм да. Бор үзмэн. За эхний карт 3 дугаар групп. Эхний карт маань за full карт те. Энэ бол бүр маш гоё шинэ эхлэл тавих жил байна. Амьдралдаа баг ингээд те өмнө нь баг хийжсэн юм уу да гэж л бодмоор юм. Ер нь бол 25 он бол таны хувьд аюу тийм те нэг юм өөрийгөө шинээр нээсэн ямар нэгэн эрсдэлтэй зүйлээс одоо айхгүйгээр те маш гоё юм зөрөгтэйгоор алхам хийх нэг ийм жил байна. За дараагийн карт Queen of Pentacles. За энэ бол яг гоё юм нэг Queen of Pentacles карт маань яг ийм зоос барьсан эмэгтэй ийм карт байдаг. Энэ карт бол нэг бол те маш гоё юм ажил карьер танд одоо мөнгө санхүүгийн хувьд өөрийн бодож явж байгаа тэрхүү зүйлийг яг гартаа ингээд те мэдрэх боломж нь гарч ирнэ. За хоёр дахь вариант нь юу вэ гэхээр та хэрвээ 25 онд хин нэгнтэй гэр бүл болно гэж бодож байгаа бол энэ нас биелэх боломжтой. Та хин нэгний эхнэр нөхөр ч юм уу те нэг ийм байдлаар таны амьдрал гэр бүлийн амьдрал зохиоход бас юм маш гоё боломжтой үе байх нэ. За магадгүй та 25 оны зорилготой битсэн байж болох юм те. За дараагийн карт Knight of Cups. За 1 2 дугаар группээс бол жоохон юм ангид энерги орж ирж байна. Ер нь бол 1 2 дугаар группийнхан дээр хайр сэтгэлийн талаар бол ямар нэгэн зүйл бол яригдаагүй. За тэгэхээр энэ одоо 3 дугаар группийнхан маань энэ настай юм гоё романтик санал тавих хүн байна. За дээр нь эсвэл танд ажлын шинэ гоё юм одоо санал тавих ийм жил байх нэ. Тэ хин нэгэн танд маш гоё саналыг тавих нэ. Энэ бол танд сэтгэл ханамж өгнө. Яа тэгэхээр Knight of Cups карт маань маш гоё юм романтик, маш гоё энергитэй, зөв энергитэй карт байгаад байгаа. Тэгэхээр ажлын саналч бай, амьдралын ханч бай, аль нь танд таалагдах болно. За дараагийн маань карт The Moon карт гарч ирж байна. За Moon карт Knight of Cups-ийн яг гişэгээ байгаад байгаас те. Ингээд яг Moon-д одоо сар карт руу ингээ харчихсан. За тэгэхээр магадгүй та энэ санал дээр зүрх сэтгэл чинь ямар нэгэн одоо хариу хэлж чадахгүй төөрөгдөлд орох нэг ийм сануулга карттай байна шүү. Тэгэхээр хэрвээ ийм зүйлс таны амьдралд орж ирэх юм бол одоо сайн бодох нэ те. Ер нь бол энэ зүйлс таныг гинт магадгүй ингээд юм ингээд өрнөд эхлэнгүүт та яг яахаа мэдхээ болоод ингээд яг юм нэг үйлдэл хийж чадахгүй ингээд төөрчгүй дээ шүү. За тэгэхээр миний хувьд бол яхаа за арагшаа ингээд ер нь хөдрүүд маань явахаар бүгдээрээ аягүй жоохон тодорхойлоод ирдэг те. За дараагийн маань карт Ten of Swords карт. За тэгэхээр Ten of Swords карт маань гарч ирлээ. За энийг бол дараа нь бүгдээрээ тодруулъя. За дараагийн маань карт
Ace of Cups. За тэгэхээр цаашлахаасаа өмнө энэ картыг тодруулахгүй бол ер нь бол цаашаа явахгүй боллоо. За энэ картуудаас асуух болно. За Ten of Swords карт яг ямар учиртай карт гараад ирв? Two of Swords. Мөн чинь гараад ирлээ. Two of Cups. Three of Pentacles. Яг тэгэхээр нэг ийм зүйл байна. Энд нэг ийм нэг таны хувьд уг нь бол ингээд бүр цоо шин эхлэл энд ингээд тавих гээд байгаа тий. Хамгийн ихний карт бол амьдралаа бүр цоо шинээр эхлэх гэсэн хүний карт. Гэтэл та нэг бол гэр бүлтэй хүн бас байх боломжтой байгаад байна. Амлалт өгсөн хүнтэй тий гэр бүл болох хүнтэй. За гэтэл энэ хүн магадгүй яг энэ 2025 онд ер нь бол гэр бүл болох одоо тэр зүйл нь жоохон хоошлогдож магадгүй л гэсэн ийм нэг мэдрэмж байна. Та магадгүй энд ингээд те нэг хин нэгний ихнэр гэж яригдсан шүү дээ түрүүн. Тэрэн шиг та илүү ингээд нэм Pentacles буюу өөрийнхөө карьер, өөрийнхөө санхүүд илүү анхаарал тавьж байгаа боловч энд нэг танд санал тавиад байгаа хүнд бол та яалтчгүй ингээ хоёр хуваагдчихад байгаа байхгүй юу? Тэгэнгүүт энэ зүйл таныг одоо тий ер нь бол өөрт чинь л тэгж бодогдож байгаа гэсэн үг. Одоо миний одоо карьерийн өсөлт ч юм уу тий одоо ингээ бизнес эхлүүлэхээ явж итл би яг одоохондоо бол яг гэр бүлийн хосын харилцаанд бэлэн биш байна буюу энэ дээр хараа Two of Cups карт гарч иж байгаа. Энэ бол хайрын карт тий. За тэнгүүд Two of Swords карт гараад ирж байгаа. Тэгэхээр та энэ зүйлд бэлэн биш байна тий. Одоо арай ингээд нөгөө юу гэдэг хосын амьдрал, хайрын амьдрал гэдэг зүйлд бол бэлэн биш байгаад байгаа буюу 25 он бол таны илүү нөгөө карьер төвтэй тий ямар нэгэн зүйлийн хамтрал одоо Three of Pentacles бол хүмүүстэй хамтарч ямар нэгэн зүйлийн ард гарах те төсөл хөтөлбөр том төсөл хөтөлбөрүүд ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлийг та ингээд сэтцэн байгаад байгаа байхгүй юу? Гэтэл таны амьдралд нэг ийм гэр бүлийн асуудал байж болно. Эсвэл бол бүр яг те ингээд нэг ийм гэрлэх санал тавих хүн ч юм уу гарч ирлээ тохиолдолд та бол энэ зүйлийг энэ удаадаа ингээд анаад өнгөрөх юм болов гэсэн нэг ийм мэдрэмж орж ирж байна. Яагаад гэвэл Three of Pentacles бол танд илүү чухал. Хайр бол дараагийн асуудал болчиход байна шүү дээ. Two of Cups-ыг энэ хүн шууд сар байгаад байгаас тэгэхээр энэ бол шийдвэр гаргаж чадахгүй юм байх нэ. За тэгэхээр яг 3 дугаар группийн маань хэлсэндээ нөгөө 1 2 дугаар групп дээр хайр сэтгэлийн талаар ерөөсөө юм орж ирээгүй. Гэхдээ та бүхний яг ийм зорил одоо 25 оны зорилгоо биелүүлэх явцад бол ялтчгүй хайр сэтгэл гэр бүлийн амьдрал гэдэг зүйл бол холилдож бол орж ирэхгүй нэ. Тэгэхээр дараагийн карт Ace of Cups буюу тэ та яг өөрийнхөө яг ийм нэг дотроо бодож явж байгаа зүйлийг яг 25 онд л ингээл тэ маш гоё биелүүлчих юмсан гэсэн нэг ийм хүсэл эрмэлзэл байгаад байгаа байхгүй. За тэгэхээр ер нь бол одоо энд бүр ингээд шинэ эхлэл байгаад байгаа штэ. Тэгэхээр эцсийн үзгээд л ер нь бол тэ өөрийнхөө зорилго гэдэг зүйл бол бүх юмний ихэнд тавигдж байгаа. Бараг тэ энэ жил би үнэхээр яг нэг тултлан яваад үзье. Үүний дараа бол дараагийн тэ гэр бүл хайр дурлалын асуудал яригдана ч гэдэг юм нэг иймэрхүү ямар ч гэсэн хайр дурлал бол ийм хаалттай байна шүү. За дараагийн карт Lovers. За дараагийн карт Two of Wands. За ер нь бол ингээд нэг юм яалтчгүй хайр дурлал таны амьдралд бол яалтчгүй л жоохон ингээд нэг юм төөрөгдлийг бол дунд нь орж ирээд үүсгээд ах юм байна. За Lovers бол бас ингээд нөгөө түрүү ярьсан. Three of Pentacles карт бол хамтрал гэж ярьсан. Тэгэхээр
танд гоё маш гоё хамтрах бизнесийн хамтрагч байж болно. Яг одоо энэ картан дээр бол тийм. Энэ картан дээр бол Cups карт маань emotional яг ийм сэтгэл зүрхний ийм нэгтгэл ийм нэгтэй нэгдмэл байдал ахгүй юу. Энэ бол та яг ажиллаа гэж харж байгаа бол таны яг ингээ бодож санаж байгаа зүйл дээр маш гоё юм хамтрал горж ирэх буюу Three of Pentacles тэ яажлын хамт олон бизнесийн хамтрагч гэд ирээдүйд таны одоо тэ энэ 25 онд л би нэг эцсийн толтол явъя гэсэн зүйлийг чинь танд гүйцэлдүүлэхэд туслах ирээдүйд чинь маш гоё үн цэнтэй юм хамтрагч таны амьдралд бол ялцчихгүй байна. За дараагийн карт Ace of Wands гоё. За last карт авъя. За Six of Wands карт. За үнэхээр бол тийм байна. Үнэхээр 3 дугаар групп бол тийм байх шүү. Тийм гэдэг нь илүү те өөрийнхөө inspire өөрийнхөө яг ийм нэг дотоод галт үлийг ингэж бадраах нэг тийм мундаг зорилгууд тавьчихсан байгаа учраас энэ зорилгынхаа төлөө явах илүү нэг анхаарлаа хандуулах нь гэж ойлгож болно. Энэ зүйлийнхаа ард ч та гарч чадна тий. Энэ бол үнэхээр ингээд ялалт байгуулсан хүний карт ахгүй юу. Тэгэхээр та 25 оныхаа төгсгөлд одоо 12 сарын 31-нд шинэ жилийнхаа баяраар үнэхээр гоё ингээ итгэл дүүрэн те гоё шагналд авдаг ч юм уу те бусад хүмүүсээс юм онцгорсон Wands агаад те тэр савааг нь харж байгаас те бусад хүмүүсийн саваанд ийм зүйл байхгүй байгааз тэгэхээр таны саваанд бол чадсан шүү гэсэн ийм гоё одоо медаль шагнал те өөрийнхөө хувьд ялсан гэсэн тэмдэглэлт үйл явдлыг бол та хийж чадах нэ. За дээр нь эндтэй хичээл зүтгэлээ чинь хариу олвол гарнаа. За энэ зүйлийн ард гарахад бол бас ингээд саад бэрхшээлүүд мэдээж гарна. Тэр зүйлийг бол та ажихгүй давчнаа. Ер нь бол давч. За бүгдээрээ эндээс танд өгөх зөвлөгөө карт аваад дуусгана. За ер нь бол ингээд та маш гоё хоол хийх дуртай ийм хүн байгаад байна те. Тэгэхээр чөлөөт цагаараа энэ зүйл танд аюу тийм гоё юм тайвширлыг өгдөг те. Нэг юм магадгүй гоё хоол хийгээ гэр бүлийнхантайгаа цуг байх нь танд аюу гоё ийм ад жаргалын гармоныг ялгаруулдаг байх бас магадaltaй. Тэгэхээр энэ зүйлд та үнэхээр дуртай бол ийм үргэлжлүүлсээр байх нь хэрвээ нөө бол те хоол их дуртай хүн ширтэй гэж байгаа бол та өөрийнхөө гараар хийж өгсөн маш сайхан юм хоолыг хүмүүст гоё ингээд хүмүүстэй гоё тойр зугаад те таны хийсэн хоолыг амтрхан идэх нь танд энергийн түвшинд чи ер нь бол маш гоё хэрэгтэй байх нэ. За сонирхолтой юм. Дараагийн карт маань за та бол өстой яг зөв замдаа явж байна л гэж. Таны явж байгаа зам бол зөв. Та бол угаасаа ялагч. 25 бол юу nice. 3 дугаар группийнхан бол яг өөрийнхөө зорьсон зорилгыг бол яг олоо харчихсан байгаа учраас замд хэрвээ те ийм төөрөгдөл учруулах зүйл ингээ байх юм бол тэр зүйлийг бол cancelдал шууд ингээ өөрийнхөө зорилгын төлөө тууштай явах байна да. Одоо хайр дурлалын романс дорж те эморч ер нь л явахгүй нэ те тэр зүйл бол жоохон хаалттай байх нэ. За last card маань trust. За өөрийнхөө те мэдрэмжинд гоё итгээрээ те таны карьерийн зам болвол ингээд одоо замчлагдсан буюу энэ те Six of Wands карт үнэхээр гоё. За эхний болон төгсгөл картууд маань бүх зүйлийг ер нь бацдаг. За таны яг шийдсэн те шинэ эхлэл бол те үнэхээр амжилтаар төгсөх нэ. Тэгэхээр 3 дугаар группийн бол маш сайн байна. Төвлөрч чадчихээн. Temperance гэдэг зүйл 1 2 дугаар группийн дээр гарч ирсэн бол 3 дугаар группийн бол temperance мэддэг хизээ ямар те одоо зүйл болохгүй гэдгийг ялгаж чаддаг. Ийм өөрийгөө хянаж чаддаг ийм хүмүүс байна уу гэсэн нэг ийм мэдрэмж төрлөө заагтай те хэл хязгаартай ийм мундаг хүмүүс байна.
За ингээ 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд өндөрлөж байна. Баярлалаа. Баяртай.